За өглөөний мэнд итгэлийн эзнийг өргөжлөх өнөөдрийн ишлэл бол сургаалт төгс номны 11-р бүлгийн 11-р ишлэл. Шудраг хүмүүсийн өрөөлөөр хот дэвжнэ, бурууд хүмүүсийн амаар хот сүйтгэгднэ гэсэн ийм үг байгаа. Яг хоо сургаал үг ном маань болохоор мэрэгэн ухааны ба уран зохиолын гэдэг ийм сэдв дотроо багтдаг ном л доо. Хэрвээ харах юм бол сургаал үг гэдэг нь бол амлалт биш, хууль биш, харин ажиглалтан дээр суурилсан бурхны ертөнцийг үзэх үзлийг бидэнд ойлгуулдаг тийм ном гэд бид нар ойлгоход ердөөсөө буруудахгүй. Бид нар ихэнх тохиолдолд бид нар яадаг гэвэл тийг хэн хөгжүүлдэг вэ гэдэг дээр бид нар юу гэж хариулдаг вэ гэвэл сайн хууль бас сайн засаглал хотыг хөгжүүлнэ гэж боддог. Харин Библиэд бидэнд хэлэхдээ гэвэл хотыг хэн хөгжүүлдэг вэ гэвэл шудраг хүн хөгжүүлдэг юм а гэдэг юм санааг өгч. Шудраг хүн гэдгээр төгс гэдэг ийм хугтгууныг бид нар ойлгож болохгүй, харин бурхантай зөв харилцаатай хүн бол шудраг хүн юм а гэдэг санааг энэ ишлэл дээр тод гаргаж өгч. Мэдээж нийгэм гэдэг бол том бүтэц, харин нийгмийг барьж байгуулдаг бүлэг бол гэр бүлтэй. Гэр бүлийг бий болгодог хүмүүс нь хувь хүн байхгүй. Тэгэхээр хувь хүмүүс өөрсдөө шудраг болоод эхлэх юм бол гэр бүлөө шудраг болоод нийгэмдээ ингэж тархах хүчин болдго юм а гэдгийг сургаалт төгс ном ерөнхийдөө энд өгүүлж ойлгуулахыг зорж байгаа. Тэгэхээр та ч гэсэн өөрийгөө шудраг байх буюу бурхантай зөв харилцаатай болох юм бол буцаад бид нар нийгэмдээ маш сайнаар нөлөөлж чадна гэж хэлэх гэсэн. За тэгээ өглөөг сайхан эхлүүлээ.